Улс төр цэгийн 5 толгой турш компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл олон бүтээгдэхүүн хадгалах талбай дээр хүрэлцэн ирээд байна. За 5 толгой турш компани албаны дарга Гансахгүйтэй олж байна. Та энэ үйлдвэрлэлийн талбайг болон үйлдвэрээр бидэнд танилцуулахгүй юу? За та бүхэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. За манай 5 толгой турш компани одоо яг өнгөрсөн бүтэн жилийн өмнө Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан. Одоо бид яг өнөө өдрийн байдлаар бол одоо 1-2 дугаар үйлдвэр, 2 дугаар үйлдвэр одоо 2 дугаар сахилгаан станцуудыг 2 шугамаар 24 цагаар ажиллаж байгаа. Одоо 1 дугаар үйлдвэр бол жилд 150 мянган тонн хүчин чадалтай 1 шугам 24 цагаар ажиллаж байна. Бараг энэ сарын сүүлээр дахиад 2 шугам ашиглалтанд орно. Тэгээд эх онд бол Улаанбаатар хотын жилийн нийт хэрэгцээ 600 мянган тонн гэж шахмал туршин шилжүүлснээр энийг бол бүрэн хангах зорилт тавиад ажиллаж байна. Дахиад цаашдаа 3-4 шугам 6-7 сарда багтаад ажилд орно. Нийслэлийн сонгон хараханд үүрэгтэй байрлах 5 толгой түвш компани нийслэлчүүдийг сайжруулсан түвшээр ханхаар ажлаа эхлээд удаагүйч бүтээгдэхүүний иргэдийн гар дээр хүргээд байгаа билээ. Анх жилд 100 мянган тонн сайжруулсан шахмал түвш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол энэ жилээс хүчин чадлыг 6 дахин нэмж 600 мянган тонн шахмал түвш үйлдвэрлэх боломжтой болгожээ. Ингэснээр гэр хороодлын айл өрхийн жилийн хэрэглийг 100% бүрэн хангана гэж үзсэн бөгөөд одооноос нөөц бүтээгдэхүүнээ бэлтгэж эхлээд байгаа юм. Энэ үйлдвэрт Energy Resource компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түүхийн нүүрс үн төлбөрөөр нийлүүлж 5 толгой компани тээвэрлэлтэд хариуцсан ажиллаж байна. Бид нар бол одоо ингээ пост гаргаж байгаа дундын шалгалт явна. Бид нар бол бас давхар хянах үүрэг хүлээх хэрэгтэй, тийм ээ? Дундын постоор явна. Одоо энэ замын цагтаа интерес бол стандарт мөрдүүлэх зүйтэй. Бид нар бол яг манай одоо сайжруулсан шахмал түвшийг үйлдвэрлээд явж байгаа машин шүү гэж бид нар таних тэмдэг одоо агарын бүртгэлийн эсрэг хүчээ нэгтгэгээд имплемент дээрээс нь бид нар бас ингээд ийм нууцлалын калограмтай тийм гэрчилгээ ингээд зүгээд явуулж байгаа. Тогтмол одоо ингээд дундын шалгалт ирэхэд бол бид нар бол стандарт тэмдэглэг дээр ямар стандарт барих хэрэгтэй бол тэрийг бол бид мөрдүүлээд ажиллаад явж байгаа. Тэгээд жолооч нарыг маань бид нар бүх тээврийн хэрэгслийг одоо хэдэн удаа явахаас үл харгалцаад бид нар 3 сарын хугацаанд даатгал хамгаалж байгаа. Тэр нь болохоор одоо тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгийн даатгал, тэгээд дээрээс нь гинтийн ослын даатгал бид нар даатгалаа хамгаалаад явж байгаа. 5 толгой компани түүхийн эд болох түүхийн нүрсийг хүнд даацын машинаар тээвэр хийдэг 600 гаруй хүмүүстэй гэрээ хийж тээвэрлүүлж байгаа бөгөөд тээвэрчид тасралтгүй ажлын байраар хангагдаад байгаа юм. Мөн тус үйлдвэрт 300 хүнийг ажилуулж нийт 1000 орчим хүн ажлын байртай болжээ.